Сайн байцгаана хүүхдүүдээ. Нийгэм судлалын хичээл. Хүүхдүүдээ хичээлийн бэлтгэлээ хангаад хичээлдээ идэвхтэй оролцоорой. Бид өнөөдрийн хичээлээр юуг судлах вэ гэхээр эдийн засгийн шинжилгээ ухааны үүсэл хөгжил, хэрэгцээ ба нөөцийг судлах болно. Мөн эдийн засгийн шинжилгээ ухааны үүсэл хөгжлийн талаар мэдлэгтэй болж хэрэгцээ ба нөөцийн тухай мэдлэгээ нэмэгдүүлэх чадвартай болно. Өнөөдрийн хичээлээ эхлэхээс өмнө хүүхдүүд та бүхэн багшийнхаа дэлгэцэнд өгсөн санамжуудыг анхааралтай уншиж хэрэгжүүлээрэй. Гол өгүүлбэрийг давтаж уншаад тэмдэглээрэй. Гол өгнүүдийг анхаарч тэмдэглэе шүү. Эргэлзээтэй ойлголтыг сайн нэгтлээрэй. Ингээд хамтдаа эдийн засгийн шинжилгээ ухааны үүсэл хөгжил, хэрэгцээ ба нөөцийг судалцгаая. Хүүхдүүдтэй амжилт хүсье. Хүүхдүүдээ эдийн засаг гэж юу вэ? Өнөөдрийн хичээлээ эхлэхээс өмнө бүгдээрээ өмнөх сэдвээ сэрхэн санацгаая. Ойкос буюу эрхийн аж ахуй, Холмс буюу хууль гэсэн эртний грек хүнээс гаралтай бөгөөд эдийн засгийг судалдаг шинжилгээ ухааныг economics гэж нэрлэдэг. Эдийн засгийн ухаан нь бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, хуваарлал, хэрэглээг судалдаг шинжилгээ ухаан юм. Нийтийн тооллын өмнөх 8-аас 10,000 жил өндөртэй зах зээлийн эдийн засгийн харилцаа үүсв. Үдэ аж ахуйн бүтээгдэхүүний хэмжээ түүнийг үйлдвэрлэгчдийн өөрсдийн хэрэгцээнээс давж илүүдлээ солилцох болсон үе байв. Энэ үед Ксенофон, Платон, Аристотель нар өөрсдийн зохиол бүтээлээ төвлөрж ирсээр байжээ. 12-аас 13 дугаар зууны баруун Европт эдийн засгийн үзэл баримтлал нь шашин, ёс суртахууны өнгө аястай байв. Яваанда энэхүү өнгө аяс өөрчлөгдөж 14-өөс 18 дугаар зуунд эдийн засгийн анхны сургуулиуд өсөж хөгжсөн байдаг. Тухайлбал меркантилизм, физократизм гэх мэт. Ингээд 20 дугаар зууны 50-аас 60-аад оны үед эдийн засгийн үзэл баримтлалууд эдийн засгийн судалгааны 100% хувьсгал өөрчлөлтийн үе байлаа. Хүүхдүүд та бүхэн дэлгэцэнд өгсөн эдийн засгийн онлын сэтгэлгээний үүсэл хөгжлийн цагийн шулууныг харж байна. Эдийн засгийг дараах түвшинд судалдаг. Нэгт микроэдийн засаг. Эдийн засгийг бүхэлдэн бус аль нэг хэсэгт анхаарлаа хандуулдаг байна. Хоёрдугаар макроэдийн засаг. Эдийн засгийн аль нэг хэсгийг бус бүхэлдэн авч судалдагаараа ялгаатай ойлголт. Хэрэгцээ гэж юу вэ? Хүний хангагдаагүй хүслийг хэрэгцээ гэнэ. Хэрэгцээг маш олон шалгуураар хэмжих бөгөөд хувийн бүлгийн нийгмийн хэрэгцээ, анх дагч ба хоёр дагч хэрэгцээ, оршин амьд зуух, соёлын тансаг хэрэгцээ, материалын болон авины хэрэгцээ гэж ангилдаг. Тэгвэл нөөц баялаг гэж юу вэ? Хэрэгцээг хангаж буй бүхий л хэрэгсэл. Альва эдийн засгийг тулгардаг хамгийн ерөнхий асуудал нь хязгаарлагдмал нөөц баялагаар хязгааргүй хэрэгцээг хэрхэн, яаж зөв зохистой хангах тухай асуудал байдаг. Жишээ нь мэдлэг чадвар, машин, техник, технологи, ажиллах хүч гэх мэт. Эдгээр бүх зүйлс нь эдийн засгийн нөөц хэмээх ойлголтод хамаарах бөгөөд үйлдвэрлэлийн орц болдог онцлогтой. Эдийн засгийн гол ойлголт болсон нөөц баялагийг чөлөөт баялаг, чөлөөт бус баялаг гэж хоёр ангилж авч үздэг. Тэгвэл чөлөөт баялаг гэж юу вэ? Ямар ч үн төлбөргүйгээр хүссэн хэмжээгээрээ хэрэгжиж болдог баялагийг чөлөөт баялаг гэж нэрлэдэг. Жишээ нь агаар, ус, нарны нэрэг, ургамал гэх мэт. Чөлөөт бус баялаг гэж юу вэ? Эдийн засаг болон нийгмийн тодорхой зорилгод ашиглагдаж хүний хэрэгцээг хангаж байгаа байгалийн болон хүний бий болгосон бүхий л зүйлсийг чөлөөт бус баялаг гэж нэрлэнэ. Өөрөөр хэлбэл үнийг үйлдвэрлэлийн нөөц баялаг гэж нэрлэдэг. Эдийн засгийн онлын шинжилгээ ухаанд эдийн засгийн бүхий л нөөцүүдийг ерөнхийд нь дараах 4 төрөлд хувадаг.
бүгдээрээ хамтдаа харьцуулан судалцгаая. Энэ нь 1-р газар, 2-р капитал, 3-р хөдөлмөр, 4-р өвөлдөрлөл эрхлэх ур чадвар юм. Энэ нь ердийн газар гэдэг ойлголтоос өргөн утгатай бөгөөд байгалийн нөөц, газрын баялаг, түүнчлэн газар өөрөө үйлдвэрийн газар байрлах нутаг дэвсгэр хөдөө аж ахуйн үйлдвэрлэл цэгийн үндэс болж өгчийдэг. Ерөнхийд нь орлого олж ирэх чадвартай бүхий л хөрөнгийг капитал гэнэ. Жишээ нь тоног төхөөрөмж, барилга байгууламж, компьютер гэх мэт. Хөдөлмөр нь хүний үйл ажиллагааны нэг төрөл юм. Нийгэмд үр дүн ашиг нь мэдрэгдсэн хүмүүсийн материаллык болон оюуны үнэт зүйлсийг бий болгоход чиглэгдсэн тодорхой зорилго хэлбэрийн үйл ажиллагааг хөдөлмөр гэж нэрлэнэ. Хөдөлмөрийг оюуны болон биеийн хөдөлмөр гэж ангилна. Үйлдвэрлэл эрхлэх ур чадвар гэсэн эдийн засгийн нөөцөд үйлдвэрийн газрын менежер тэдний удирдан зохион байгуулах авяас чадварыг багтаадаг. Өөрөөр хэлбэл удирдлага, менежментийн асуудлууд хамаарна. Ингээд эдийн засгийн үйлдвэрлэлийн нөөц баялагийг бид нар дараах бүтээгчээс харж болжээ. Газар хөдөлмөр хоёрыг боломжилсон хүчин зүйлс, газар хөдөлмөр капитал гурыг үйлдвэрлэлийн хүчин зүйлс гэж нэрлэдэг. Эдийн засаг нь дуртай тоо хэмжээгээр бэлэн байдаггүй баялаг үйлчилгээг үйлдвэрлэх, хуваарлах, хэрэгтэй холбогдсон бүх үйл явцын хэлбэр цогц юм. Эндээс эдийн засгийн үйл ажиллагаа нь үйлдвэрлэл, хуваарлалт, арилжаа, хэрэглээ гэсэн дарааллаар явагддаг. Эдийн засгийн гол асуудал нь юуг үйлдвэрлэх вэ? Яаж үйлдвэрлэх вэ? Мөн хэнд зориулж үйлдвэрлэх вэ гэсэн үндсэн 3 асуудал байдаг. Юуг үйлдвэрлэх вэ гэдэг нь ямар боломжит бараа үйлчлэгийг эдийн засгийн тухайн нөхцөлд хичнээн тоо хэмжээтэй хизээ үйлдвэрлэхээ шийднэ. Харин яаж үйлдвэрлэх вэ гэдэг нь сонгосон бараа үйлчлэгийг ямар түүхий технологиор хинээр яаж хэлэх вэ гэдгийг шийдвэрлэнэ. Харин хэнд зориулж үйлдвэрлэх вэ гэдэг нь тэдгээр бараа үйлчлэгийг үргэлжлэх хүмүүс хэрхэн түгээх ногдуулах тухай асуудлыг шийдвэрлэнэ. Тэгэхээр юу, зах зээл, яаж гэдгийг үйлдвэрлэл, хэнд гэдгийг хуваарлалт гэж ойлгож болох нь. Хүүхдүүдээ бид өнөөдрийн хичээлээр эдийн засгийн шинжилгээ ухаан түүний өсөл, хөгжил, эдийн засгийн үндсэн хол хөгжим болсон хэрэгцээ ба нөөцийн тухай үзэж судлаа. Ингээд өнөөдрийн хичээлдээ анхаарал хандуулсан хүүхдүүдтэй баярлалаа. Сурах их хүсэлт нь өндрөөс өндөр амжилт хүсье. Дараагийн хичээлээр иргэн уулзлаа. Баяртай хүүхдүүдээ.